Энэ бол цогт. Харин энэ бол Ануу. Ануу цогт хоёр анхны болзондоо явах гэж байна. Гэвч тэдэнд асуудал тулгарлаа. Тэд цогтод тохиромжтой ресторан болж чаддаггүй. Тэд хамтдаа лавлахаас асуугаад ресторануудын веб хуудасуудад үзээд ямар ч мэдээлэл олдоогүй боловч wheelmap.org сайтыг оллоо. Wheelmap нь хотын барилгуудын хүртээмжтэй байдлыг газрын зурагт тусгаж өгсөн вебсайт юм. Манай Улаанбаатарч бас энэ сайтад байгаа. Wheelmap нь герман вебсайт учраас та сайтын хэлийг англи болгохыг хүсвэл баруун дээд буланд байрлах English гэсэн товчлуур дээр дараарай. Улаанбаатар гэж бичээд хайхад 4 сонголт гарч ирнэ. Эхний Улаанбаатар гэснийг дарснаар хотын олон өнгийн тэмдэгтэй газрын зураг гарч ирнэ. Ойртуулах тусам тэмдгүүд нь олон болж байгаа биз? Харин одоо бүгдээрээ тэмдгүүд ямар учиртай болохыг олж мэдцгээе. Ногоон байвал тэрэгцэртэй иргэдэд тохиромжтой. Энэ нь та аль ч өрөөнд шат эсвэл гişгүүрт тулахгүйгээр нэвтрэх боломжтой. Улбар шар нь хагас тохиромжтой. Зарим нэг асуудал гарсан ч нэвтрэхэд асуудалгүй гэсэн үг. Улаан нь мэдээж тохиромжгүй. Энэ нь тэрэгцэртэй иргэд нэвтрэхэд маш хэцүү гэсэн үг. Харин саарал байвал тухайн байршил газрын зураг дээр тэмдэглэгдсэн ч хүртээмжийн мэдээлэл одоохондоо байхгүй байна гэсэн үг юм аа. Эндээс Ануу цогт хоёр бүх ангиллыг харж болно. Тэд ресторан хайж байгаа учраас хоолноос бусад ангиллыг идэхгүй болгоно. Энэхүү товчлуурыг дарснаар тэд зөвхөн тохиромжтой угаалгын өрөөтэй газруудыг л олж болно. Улбар шар, улаан, саарал тэмдгүүдийг дарснаар хамгийн боломжит сонголт бидэнд үлдэнэ. Таны харж буугаар хамгийн хүртээмжтэй сонголт бидэнд үлдсэнгүй. Учир нь дийлэнх газруудын мэдээлэл байхгүй. Тийм учраас бат бидэнд тусалж байна. Энэ бол бат. Бат wheelmap.org сайтад сайн дурын ажил хийж байгаа. Хэрхэн сайн дурын ажилтан болохыг одоо бүгдээрээ харцгаая. wheelmap.org сайт руу ороод Find and Marketplace хэсэгт дарна. Баруун дээд буланд байрлах логин товч дээр дар. Wheelmap нь OpenStreetMap гэдэг дэлхийн нийтийн газрын зураг хаах системийг ашигладаг учраас мэдээлэл оруулахын тулд энэ сайт дээр бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлж логин хийсний дараа та тэмдэглэсэн байршлуудад засвар оруулах хэрэгтэй болно. Зүгээр л тэмдэг дээр дараад байршлын мэдээллийг оруулна. Тухайн барилга байгууллагын вебсайт, утасны дугаар, зураг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг доор байгаа харандаан дээр дарж идэвхжүүлснээр оруулж болно. Хэрвээ шинээр объект оруулах бол баруун дээд булангийн ногоон тавч дээр дарна. Зураг дээр оруулах газраа тэмдэглээд нэр, тэрэгцэртэй зорчих боломж, байгууллагын үйлчилгээний төрлийг сонгоод л болоо. Ер нь ингээд тэрэгцэр орж болох хэсгийг юугаар хэмждэг вэ? Барилгыг тэрэгцэртэй иргэдэд хүртээмжтэй хэсгийг 5 зүйлээр тодорхойлж оруулдаг. Үүнд босго, хаалга, цахилгаан шат, налуу зам болон нийтийн ариун цэврийн өрөө. Хэрвээ барилгын босго нь 2.5 см-ээс намхан бол зорчих боломжтой. Үүнээс өндөр бол дунд зэрэг. Харин тэрэгцэртэй хүнийг өргөж оруулах шаардлагатай бол хүртээмжгүй гэсэн үг. Хэрв хаалга нь өргөн автоматар онгоодог бол хүртээмжтэй. 80 орчим сантиметр бол дунд. Харин үүнээс нарийнхан бол хүртээмжгүй гэж үздэг. Хэрв цахилгаан шатны хаалга өргөн цогт дотор нь чөлөөтэй хөдлөх зайтай бол тохиромжтой. Арай гэж багтаж байвал дутуу. Орж чадахгүй бол зорчих боломжгүй гэж үзнэ. Налуу зам нь хэд огцсон биш, өргөн бариултай бол хүртээмжтэй. Харин огцсон, нарийн бол дунд. Харин налуу зам огт байхгүй бол хүртээмжгүй гэж үздэг. Угаалгын өрөөний хувьд гэвэл дотор нь хөдлөх хангалттай зайтай бөгөөд бариултай байвал тохиромжтой. Цогт тэрэгцэртэйгээ орох боломжгүй бол зорчих боломжгүй гэж үздэг. Бат олон газруудаар явж хэмжилт хийж байна. Цуглуулсан мэдээллээ wheelmap.org сайт руу оруулах юм. Бат дөнгөж сая нэг ресторан wheelmap.org сайт руу нэмж орууллаа. Аз болоход энэ ресторан нь Ануу цогт хоёрт яг тохирсон байна. Батын ачаар тэдний болзоо амжилттай боллоо.